Бид хэд өмнө нь хар жагсаалтын тухай ярилцсан. Тэгээ энэ удаад бол зээлийн мэдээллийн сангийн талаар ярилцгаад ирсэн байна. Яагаад энэ талаар ярилцж байгаа вэ гэхээр өнөөдөр бол Монгол улсын дийлэнх хэрэг зээлтэй байгаа тийм ямар нэг байдлаар ямар нэг төрлийн зээлтэй байгаа. 2-3 зээлтэй ч хүмүүс байгаа. Тэгэхээр зээлийн мэдээллийн сан гэдэгт одоо ер нь бол дийлэнх хүмүүсийн мэдээлэл байгаатай холбогдуулан энэ сэдэв бол бид бүгдэд хамаатай юм а гэдэг утгаар өнөөдөр хүндэж байна. За хэдүүлээ эхлээд энэ зээлийн мэдээллийн санд иргэдийн те ямар мэдээлэл багтж ийн вэ гэдэг талаар эхлээд ярилцъя те. Жишээлбэл миний би ч гэсэн зээлтэй. Тэгэхээр миний ямар мэдээлэлүүд энэ зээлийн мэдээллийн санд багтаад байна. Тэгээд энэ мэдээллийг ямар журмаар ашиглаж ийн те гэдэг талаар ярилцъя. Одоо хүмүүс болохоор энэ ер нь мэдээллийн аюулгүй байдал дээр жоохон хардлага байдаг те. Хамаа намаагүй ашигладаг юм шиг. Тэгэхээр энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөөд эхэлчих. За. Зээлийн мэдээлэл гэдэг бас өгнөөсөө ойлгомжтой. Яагаад гэвэл тэнд бол таны зээлийн мэдээлэл байгаа тий. За зээлийн мэдээлэл гэхдээ яг нөгөө одоо зээлийн мэдээллийн тухай хууль журмаа харахаар арай өргөн ойлголт. Зээлээс гадна төлбөрийн үүргүүд орсон байгаа. Жишээлбэл одоо гар утастай гэрэл цахилгааны төлбөрөө цаг тухайд нь одоо төлж ирсэн үгүй юу? Хэр одоо өртөө байгаа юм бэ гэдэг мэдээлэл ч орсон байгаа. Мөн зээл гэхээр зөвхөн одоо банкны зээл биш. Банк ус санхүүгийн байгууллага хадгалам зээлийн хоршоо тэгээ бүр хүсвэл одоо бараг хов хүний хоорондоо зээсэн мэдээллийг ч гэсэн оруулах боломжтой байгаа. Тэгээ иймэрхүү мэдээллүүд бол хүний нөгөө санхүүгийн байдлын талаар бол хамгийн одоо эмзэг гэдэг юм уу? Чухал мэдээллүүд мөн л доо. Тийм учраас энэ талаар бол нөгөө мэдээллийн аюулгүй байдал тийм ээ хүний хувийн нууцыг хамгаалах маш одоо хатуу чанд дүрм журмууд хэрэгжих ёстой байгаа. Хуулиараа ч тийм шаардлагатай байгаа. Тэгээ зээлийн мэдээллийн сан гэдэг бол одоогийн байдлаар зөвхөн Монгол банкн дээр байгаа шүү дээ. Тийм тэгэхээр Монгол банкны бас өөрийнх нь зээлийн мэдээллийн сангийн журам гэдгээр энэ мэдээллийг хэн нийлүүлэх юм, хэн өгч болох юм. За алдаа дутагдал гарвал яаж залруулах юм гэдэг журмууд нь байгаа. Зарим хүмүүс нөгөө энэ тал дээр нэлээд гайхаж асуудаг л та. Заавал миний тоо цахилгааны мөнгө төгрөг төлөөгүй те энэ минь ингээд орох хэрэг байдаг юм уу юу? Заавал ийм жижигхэн юмнаас болоод ингээд одоо хар жигсаалт гэнэрлээд байгаа шүү дээ. Хар жигсаалтанд оруулах бол аюу хайран байна гэж яригддаг те. Тэгэхээр энэ дээр тэрний өмнө бол юу л да зээлийн мэдээлэл юу нь яах гэж байдгийг зээлийн мэдээлэл сан гэдэг зорилгоо ярьсан зүг бах те. Тэгжээж зорилгодоо энэ одоо бас янз бүрийн мэдээллийг оруулах нь энэ зорилгод хэд нийцтэй юм бэ гэдгээ талаасаа те. Амар захирал ерөнхийдөө тэгээ. Зээлийн мэдээлэл гэдэг маань өөрөө бол ийм юу байхгүй юу? Хүн уг нь бол энэ чинь ингээд одоо зээл олох гэж байгаа байгууллагууд одоо зөвхөн банк биш те. Одоо банк ус санхүүгийн байгууллагч гэдэг юм уу? Таныг зүгээр л хэр санхүүгийн сахилга баттай хүн юм бэ гэдгийг чинь л харах гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Тэрнээс биш тэр харж агсаалт биш те. Тэр бол одоо нэг орчуул тэгээд дахиад зээл авч болохоо болчдөг юм биш. Тэр чинь бол урт хугацаанд бол энэ хүнийг л одоо хэр найдвартай хүн юм бэ л гэдгийг л харах гэдэг байгаа байхгүй юу? Ер нь ч тийм. Одоо хүн хин нэг мөнгө зээлж штэ. Тэр зээлэх хад хамгийн гол одоо сэтэл гэдэг юм уу те үнсэл юу юм? Тэгэхээр буцааж өгөхгүй юу л гэдэг үстэй те. Буцааж өгөхгүй. Ингээд буцааж өгөхгүй юу гэдгийг бол танихгүй хүнд зээлж байгаа юм чи мэдэхгүй үстэй. За тэгэхээр яадаг юм? За эсвэл чи барьцаа өгдөг. Буцааж өгөхгүй бол энэ те энэ үйл хөдлөл хөрөнгөч гэдэг юм зараад авна шүү. За өөр хүнээр баталгаа гаргуулж болно те. Та өгөхгүй бол би намар захирлаас авна шүү гэж баталгааны гэрээ байгуулчих болно. Энэ олон хэрэгслийн нэг нь зээлийн мэдээлэл байгаа байхгүй юу? Өөрөөр та ер нь зээлээ төлдөг хүн юм уу гүм үү? Ер нь та санхүүгийн сахилга баттай мó гүм үү? Тэ? Жишээл за одоо юу гэж сая та асууж штэ. Гар утасны ч юм уу те цахилгааны ч юм уу жижигхэн төлбөр оруулаад яах ямар хэрэг байгаа юм бэ гэж байна те. Тэргээрээ зүгээр оруулснаар танд зээл өгөхгүй гэж байгаа биш. Гэхдээ таны нэг тийм жоохон юу гэдэг юм бэ одоо хариуцлагагүй сахилга батгүй тал харагддаг байхгүй юу? Тэ та сар болгон гар утасныхаа төлбөрийг заавал хоцорч төлдөг тийм хэлэхгүй л бол төлдөггүй хүн байж бас магадгүй шүү дээ. Тэгэхээр би жоохон бодож болно доо. За энэ хүн чинь бас шаардахгүй бол өгөхгүй гэж мэдхээр юм байл шүү дээ. Тэгээ энэ мэдээллийг хүн болгоны хувьд яах гэж оруулаад байгаа юм бэ гэхээр ерөөсөө Монгол улсын хувьд жишээлбэл макро түвшиндөө ч гэсэн зээлийн хүн өндөр байна гэсэн нэг тийм юу явж байгаа тий асуудалтай байгаа шүү дээ. Одоо тэгээ эдийн засгтаа энэ зээлийн хүн айгу дарамт болж байна гэдэг. Тэгээ энэ зээлийн хүүд өндөр байгаагийн гол шалтгаануудын нэг нь юу байгаа даа байхгүй юу? Ерөөсө зээл төлдгөө хүний
тэр авчаа төлөхгүй байгаа усудаас гарч байгаа алдагдлыг бусдад нь өрүүлчихэд байгаа байхгүй. Тийм. Хоёр хүн авлаа нэг нь төлөхгүй юм байна. Тэгэхээр энэ нөхрөөр бүгдийг төлөвлөчье л гэсэн юм болж байгаа. Тэгээ ийм шодог бус байдал үүсчихэд төлдөг нь хожоод байдаг. Төлдөг нь бүр хүний юм төлжөөд хохироод байдаг ийм систем. За наадах чинь гэхдээ сайн ойлгохгүй юм байна. Одоо энэ хоёр хүн зээл авснаа нэг нь төлөхгүй бол нөгөө дээр нь дарамт нь ирж ийн гэж ярьж шүү дээ. Яг яаж дарамт нь ирээд байгаа илүү жишээтэй тайлбар. Би ингэдэг байхгүй юу? Хоёр хүн би зээл өгөхөд нэг нь төлөхгүй шүү дээ. Төлөхгүй нөгөө магадлал өндөр байгаад байна гэж шүү дээ. Тэгэхээр би таарын төлж байгаа хүүг өсгчдэг байхгүй. Тэгэхээр та төлөхгүй ч гэсэн энэ хүнээс таны төлөөгүй алдагдал ороод ирэхээр үг нь өндөр болоод авчиж байхгүй юу? Танаас таарын хүүг хоёуланг нь өсгчих байхгүй би. Тэгэхээр энэ хоёр хүн хоорондоо хамааралгүй байх авчиж өсгчих. Яаж зээлийн төлөө явж байгаа хүн хоёр хүн гэхээр эн чинь ингээд бүх ард иргэдтэй хоёр дээр гарч жоохон тийм байна. Бүх ард иргэдийн хүүг нь өндөрсгөөд л буцаага тэрийг төлөвлөж авдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр гарц боломж шийдэл нь юу вэ? Тэгээд энэний нэг арга хэрэгсэл нь зээлийн мэдээлэл гэдэг нь оруулсан. Өөрөөр хэлбэл зорилго нь төлдгөө хүндээ бол өндөр хүүтэй ч юм уу тий? Та өмнө төлөөг бол би одоо танд өндөр хүүтэй өгнө үү? Та аяг эрсдэлтэй юм байна. За бүр их олон төлдгөө 2 3 удаа төлөөг бол одоо би танд өгмөөргүй юм ч гэдэг юм болно. Тэр бол зээлдүүлэгчийн эрхийн асуудал. Та төлөөд та ингээ аягүй цаг хугацаанд аягүй сайн төлдөг юм биш тэгвэл тэр бусад хүний төлөхгүй байгаа эрсдлийг бас танаас авмааргүй. Та сайн зээлдэгч юм та олон удаа авч байгаараа та бага хүүгээр авч байгаараа гэдэг тэр системийг оруулах гол хэрэгсэл нь үүний зээлийн мэдээллийн сан баггүй. Энэ сан дээр чинь үндслээ тэр зээлийн зэрэглэл тогтоох гэдэг нь гэсэн хүний те та хэр найдвартай хүн юм бэ гэдгийг чинь тэр нэг түүхийг харж агаад одоо бол яг Монгол улсын хувьд бол нэг цөөхөн жилүүд хэрэгжиж штэ одоо энэ нэг ийм тогтолцоо бий болоо зээлийн мэдээллийг авдаг болоод энэ ч одоо нэг 20 жил те нэг иймэрхүү л хугацааны юм болж байна. Илүү ингээд урт тийм ээ одоо хүний насан туршийнх нь юмыг харж агаад за энэ хүн бол угаасаа хариуцлагатай хүн юм байна, хүнд хэлснээр биелүүлдэг хүн юм байна гэдгийг цахилгаан батыг харчвал тэр хүний зэрэглэлийн тогтооход нэг удаа алдсан байвал эн чинь нэг л удаа юм байна. Ийм олон юм дундаас ингээд харчих байхгүй. Тэгэхээр тэр хүний ерөөсөө за та бол одоо 6% зээл аваа гэж болохоор байгаа байхгүй. Энэ хүн бол эрсдэл хүн чинь тэр зээлийн мэдээллийн сан ихэнхдээ нэг юм сөрөг ойлгогддог байхгүй тий сөрөг утгаараа ойлгогддог юм харж ихсаалтанд ороод байгаа юм шиг тий ингээд нэг юм муу түүхтэй муу хүн болдсон юм шиг тий тэгэхээр эн чинь нөгөө уг нь бол зүгээр мэдээллийн л нэгдсэн бааз байгаа шүү дээ тий тэгэхээр нөгөө тал руу нь илүү юу нөгөө хазаалгаж ойлгоод байна л та тэгэхээр энэ тал дээр жишээлбэл зээлийн мэдээллийн санд төвлөрж байгаа энэ мэдээллийн одоо тэр харж ихсаалтын талын хэсгийг нь ярив те тийшээ одоо явж ороод байгаа улсуудын хувьд бол ингээд иймэрхүү мэдээлэл хуваалцдаг те бусдтайгаа. Яг хар жагсаалт юу гэдэг юм жагсаалт гэдэг чинь бол зүгээр хар ярианы гэдэг шиг юм байна. Зүгээр зээлийн мэдээлэл дөрөв хэллээ шүү дээ. Төлдөг хүний мэдээлэл орох юм байна, төлдөггүй хүний мэдээлэл орох юм байна те. Тэгээд одоо байгаа зээлийн мэдээллийн сан ба шүү дээ Монгол банкн дээр жоохон хар жагсаалт маягийн. Яг л энэ нөгөө төлсөн нь их ордгүй. Төлөөгүй сөрөг мэдээллүүд нь орж байгаа. Тэгэхээр энэ яагаад сөрөг мэдээлэл ороод хүмүүст бас жоохон тийм сөрөг ойлголт төрүүлээд байна. Монгол банк руу шилжинэ гэж яриад байдаг шүү дээ. Монгол банкны хар жагсаалт гэдэг юм ярьж байгаа. Тэгэхээр уг нь шүү дээ сая ямар захидлын ярьдаг зээлийн мэдээллийн бүр нарийн хэлбэр нь төгөлдөр хэлбэр нь хүн болгондоор оноо өгөх юм. Оноо өгчээж та сайн төлдөг бол таны оноо өндөр болоод тэг заримдаа хүүн буураад хэрэг та ингээд заримдаа хоцроодог төлж чадаагүй өнтер ах юм бол сөрөг мэдээллийн дагуу оноо нь буураад хүүн өсдөг ч юм уу. Ингүүл шудрах тийм ээ? Шудрах. Одоохондоо бол Монгол банкн дээр байгаа чинь тийм скоринг юм уу оноо олох юм бүтээгдэхүүн гаргаагүй байгаа байхгүй. Тэгэхээр юу хийж чадж чинь гэхээр одоо ердөөсөө л сөрөг мэдээллийг л цуглуулж чадж байна. Тэгээ сөрөг мэдээлэл яг нэг бодлын тэр чинь үнэнэлтэй энэ хүн төлж чаддгүй юм байна шүү гэсэн мессежийг л цуглуулад байгаа юм тий. Гэхдээ ингээд дан ингээд сөрөг байгаад байхаар хэрэглэгчтэй өвчгсөн тий. Нэг жоохон дарамттай ч юм уу сөрөг одоо сэтгэл үүсэж яхахыг өгөөсөхгүй л тий. Энэ нөгөө зээлийн мэдээллийн сан дээр зээлийн мэдээллийн сан гэхгүй ер нь бол ингээд зээлдэгч нэг банкнасаа тий байнга харилцаа зээл аваад болохоор ер нь хүүн буураад ингээд аажимдаа бол аюу найдвартай харилцагч тооцогдоод эхэлдэг штэ тий. Тэгэхээр нөгөө нэг өөр банк руу очингууд ингээд юу ячихэд байдаг ш. Мэдээлэл нь
тэднэртээ болоод харагдахгүй тий. Яг зүгээр өөрөө санаачлагаараа харуулвал тэр л баха. Гэхдээ баг эхнээсээ эхэлчих гээд идэв. Тийм саяны нөгөө эерэг мэдээлэл ордгуугийн гай байхгүй. Ордгуугийн гай байна тий. Одоо бол юм л байгаад байгаа хгүй тент чинь нөгөө зээлтэй бол үлдэгдэл нь тэд байна. Одоо тэдний хугацаанд төлөгдөх юм байна. Тэр гэсэн тийм л мэдээлэл байгаа хгүй. Тэгээ одоо юм байхгүй. Нэг удаа хоцроосон байж болно шүү дээ хүн тий. Тэгээ ингээд миний тухай сөрөг мэдээлэл өгдөг. Одоо би яаж хичээгээд сөрөг мэдээлэл өгдөг. Өөрөөр хэлбэл банкуудын хоорондоо шеэрлдэг за хуваалцдаг тийм хуваалцдаг мэдээлэл нь ерөөсөө сөрөг мэдээлэл болохоос биш тэр тухайн одоо олон банкнтай харьцаад үзсэн нэг хүн байлаа гэж бодох тийм тэр хүний мэдээллийг эерэг мэдээллийг бол хуваалцдаг юм байна тийм одоо сайн очиж чадахгүй ойлгомжгүй байна. Ойлгомжгүй байна. Өөрөөр сая би хэллээ шүү дээ. Би ингээд бус зээл аягүй сайн төлдөг. Тэгэхээр нэг удаа хоцроосон байж болно шүү дээ. Тэгээ орчхоор миний тухай сөргөл юм гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө жинхэнэ нөгөө зүй ёсныхан дагуу оноогоо тэр скоринг буюу оноо олох бүтээгдэхүүнтрээ хөгжүүлжээж тэр оноогоо би одоо нэг удаа хоцроосон ч гэсэн дараагийн удаа сайн төлсөөр байгаа оноогоо дээшлүүлээд тийм ингээд сайн муу хоёр мэдээлэл хоёлаа байжээж тэр хүний тухай бүтэн мэдээлэл очих гээд байгаа байхгүй. Тэгэхээр яалтч хэрэглэгчид анзаарчихгүй юу? Зөвхөн сөрөг мэдээлэл очиод байгаа юм байна. Тийм муу юм байж гэдэг. Ер нь яг зүгээр манайхаа одоо зээлийн хүн өндөр байна гэж аяух яригдчихэж штэ тий одоо баг топ 3 сонгуул дээр нэр дэвшигчтэй хүнд жоо топ 3-аас нэг явах шиг. Тэгэхээр энэ зээлийн мэдээллийг зарим хүний нөгөө боломжийг нөгөө хүмүүс нь бас мэдэхгүй байгаад харахгүй байна л да тий. Тэр нөгөө зээл ингээд удаан хугацаанд янз бүрийн байдлаар авсаар агаад хүүн ингээ буураад тий. Нэлийн баг хүүтэйгээр зээл авах боломжтой болсон хувь хүн байгууллага энэ төр байдаг юм билээ. Тэгэхээр энийг ер нь тэр банкуд яаж тооцож доош нь одоо буулгаж явд юм бэ хүүгээ? Яг нь энэ бол юу юм л да юуны л банк нь өөрөө мэдээлэлтэй байгааг л баггүй зээлийн мэдээлэлтэй. Тийм өөрийнхөө мэдээлэл дээр үндэслээд тэр хүнтэй олон жил харьцаал энэ чинь юмд очиж байгаа байхгүй тэр төвшөндөө. Зүгээр дараагийн нэг банкн дээр очиод арай өөр бүтээгдэхүүн авах гэхээр тэр банк нөгөө өмнөх банктайгаа харьцаж исэн нөгөө гэрээмэрэнүүдийг ч асуугаад байдаг шүү дээ тий. Тэгэхээр тэр хүний л одоо түүх нь бол нэг банкн дээр үлдчихэл нөгөө юм дээр нөгөөдүүл нь сайн мэдэхгүй л юм л да. Тэгэхээр энийг ууг нь ингээд хувийн ийм дундын ийм сан байгуулъя. Тэгээ хуулийн нь бол 11 онд гаргацсан тийм одоо манай зөвлөх тэр хуулийн дээр энэ төр ажиллаж исэн. Тийм тэгээд тэр хууль нь бол одоо хувийн ийм зээлийн мэдээлэл сан байгуулах боломжийг нээж өгсөн. Тэгээд Монгол банкыг зөвшөөрлөх болох ёстой. Иргэдийн зээлийн төлөлтийн одоо санхүүгийн сахилга бат сайн байсан тий. За муу байсан гэдэг нь бас явах юм байна тий. Тэгэхээр аль нэг нь харуулах зорилготой. Мөн үү тий. Бүрэн мэдээлэл. Энэ хувийн зээлийн сан гэдэг бол тий. Тийм тэр нөгөө нэг түрүүний яриад байгаа тэр скоринг гэж тэр нэг зэрэглэл оноо өгөх гээд шүү дээ хүнд тий. Тэр тийм боломжийг нээж өгөх гээд тахгүй илүү хүн одоо нэг хязгаарлагдмал хүрээнд мэдээлэл авдаг биш илүү олон одоо хадгалан зээлийн оршуунуудын ломбарднуудын мэдээллийг худалдаад авчдаг тийм тэгээд тэр мэдээлэлээ буцаагаад борлуулцдаг. Тэгээ ийм систем байгуулах ийм боломжийг өгнө хууль эрх зүйд нээсэн. 11 онд ч одоо бас аль дээр үү? 9 жил. Одоо энэ хугацаанд ямар ахиц твшил гарсан бэ? За энэ хугацаанд ингэсэн байт юм ээ. 4 компани юу хүсэлтээ өгсөн байт юм лээ. Тэгэхээр чин 4 компани чинь нэг компани нэг дор хаяжл 500 сая төгрөг тэрбум төгрөгийг зарж байгаа байхгүй юу? Тэр програм хангамжийг чинь бичин тийм ээ. Эсвэл худалдаж аав тэр нөгөө нэг техник тоног төхөөрөмжөө сервер мэрийн юмыг хангаж ийн гэдгийг үзүүлэх гээд одоо ингээд маш их мөнгө төгрөг зарцуулаад тэгээд ингээ хүсэлтээ тавиад Монгол банкнд тэгээд одоогор бол одоо шаардлагыг бүрэн хангаж зөвшөөрөл авч чадсан компани байхгүй. Тэгэхээр бол ер нь шаардлага нь өндөрдөд байгаа юм уу? Гэхдээ ер нь бол ингэсэн хараа. Жишээ жоохон өмнөөс нь ярихад 2005 орчмоос Монгол банкн дээр угаасаа бас энэ яриа ихсэн байхгүй. Зээлийн мэдээллийн үйлчилгээ бол бизнесийн үйлчилгээ байх хэрэгтэй юм байна. Энийг хувьд гаргая. Тэгээ олон улсын санхүүгийн корпорацтай хамтраад судалгаа явагдаад тэгээд энэ хууль 2011 онд гэж штэ. Дэлхийн банк гэсэн үг шүү дээ баг. Тий. 2009 онд энэ банкны холбоон дээр зээлийн мэдээллийн төвөд компани байгуулагдсан, бүртгүүлсэн. Тий. Тэгээд энэ нь одоо хүртэл ингээд сая тусгай зөвшөөрөл авч чадахгүй явж байна гэж штэ. Тэгэхээр сая скоринг яагаад хийхдэггүй байгаа бол хүмүүс бодож байгаа шүү дээ. Тэ? Ийм л юм байсан бол одоо хүртэл яагаад Монгол банк хийв юм гэхээр Монгол банк өөрөө энийг хийх субъект биш юм. Тэгвэл энэ арилжааны субъект болоод тэгээд энэ зээлийн мэдээллийн тухай хуулиараа
угаасаа зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд гэж Монгол банкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашигын тухай ашигын төлөө хуулийн этгээд гэж байна. Тэгэхээр Монгол банк бол ашигын төлөө хуулийн этгээд биш. Өөрөө тусгай зөвшөөрөл өгдөг тал нь баггүй. Энэ скоринг гэдэг бүтээгдэхүүнийг яг зах зээлийнх нь зарчмын дагуу ингээд боловсруулад одоо зээлдүүлэгчд хүргье яг үл энэ ашигын төлөө хуулийн этгээд буюу зөвхөн компани байх хэрэгтэй болчиход байгаа. Тийм. Энэ компанийг байгуулаад тэгээд сая 10-аад жил ерөөсөө энэ тусгай зөвшөөрөл авах гэсэн процесс нь яваад одоо хүртэл авч чадсан нэг ч компани байхгүй байгаа байхгүй. Тийм. Тэгээ нөө тусгай зөвшөөрөл авч чадахгүй ингээд олон жил болчихоор чинь энэ салбар дахиад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүн байхгүй болчихж байгаа байхгүй. Яах юм одоо энэ чинь зөвшөөрөл авч чадахгүй бол ингээд тэргүүн төгрөг үрээд дуусчих юм уу. Тэр чинь тоглоомны мөнгө биш байхгүй тий. Тийм шүү дээ. Тэгээд одоо бол хөрөнгө оруулагчид ер нь жоохон айцтай яах вэ? Ийм ууг нь тэр бас айтайхан бизнес харагдаад байгаа байхгүй тий. Хүмүүс тэгтээ тэр лүү орох нь гэхээр маш эрсдэлтэй зөвшөөрлөө авч чадахгүй л яах юм ингээд ийм байдалтай. Тэгээ бид нэр юу яасан энэ банкны албан дээр бол тэр 9 онд компани байгуулсан гэж штэ. Энэ хооронд Америкийн нэг удаа бол Америкийн, хоёр дахь удаага бол Австралийн одоо зах зээлийн тэргүүлэгч тийм зээлийн мэдээллийн компанитай хамтарсан компани төр байгуулах гэж үзсэн. Зүгээр энд бас тэр нь одоо бүтэлтэй болоогүй нэг шалтгаан нь зээлийн мэдээллийг Монгол улсын хэлээр ямар нэгэн байдлаар одоо авч гаргах ч гэдэг юм уу те хориотой байхгүй юу? Тэгээ бид бол дөрөв нөгөө өөрөө хамгийн ихний асуулттай холбоотой мэдээллийн аюулгүй байдал гэдэг үгнээсээ нөгөө гадаадын хамтарсан компаниас тэр мэдээллийнхаа баазыг нөгөө хариуцуулчихаар Монгол улсын хэлээр тэр мэдээллийг аваад тэрвэрэд явахгүй шүү дээ. Гадаадаас аксестэй болчиход байгаа. Тэрнээс нь болгоомжлоод бид цэвэр Монгол компаниараа хөгжүүлэлт те нөгөө програмыг хийлгээд програм хангамж энэ хийлгээд уг нь бэлтгэсэн байж байгаа. Тэгээ Монгол банк бол яг тэ бас болгоомжлоод байна гэдэг байна. Та нар тийм туршлага байхгүй ямар ч эрсдэл байгаа юм билээ те. Гэтэ энэ болгоомж туршлагатай өнгөлөөр хийх хэрэгтэй. Угсаа байхгүй гадаадын компани хийх бол. Тэгэхээр чи өөрсдөө туршиж үзэж хийх хэрэгтэй юм шиг. Уг нь бол миний бодлоор бол хийгээд засаад явах нь өдийд бол хамаагүй найдвартай системд хүрчих байсан. 10 жил өнгөрч байгаа юм чи тий. 10 жилийн түүхтэй компани бий болчихсон байж тий. За. Юу манай надад ч ихсэндээ асуулт байна. Зөндөө олон иргэдэд энэ толгойн явчих асуулт байдаг. Тэгээ энэ нөгөө дахиад нөгөө хараар нэрлдэг хар жигсаалт руу орчих. Энэ хар жигсаалт орсон хүмүүсийн хувьд бол бас яах вэ? Эсвэл одоо ойрцсон ч юм уу те эсвэл орчихсон улсуудын хувьд ер нь ямар нөхцөл байдал үүсдэг юм бэ? Тэгээд энэ орсон нөхцөл байдлаасаа гарахын тулд ямар алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай одоо жирийн иргэн хүн ингэж явж байгаа эсвэл бизнесүүд хар жигсаалт руу орчихсон явж байгаа. Тэгээ энэ юу юм л да 10 жил хадгална гэж байгаа. 6 жил хуулиараа бол 6 жилийн мэдээлэл гарч ирнэ гэсэн. Одоо гэхдээ энэ хууль бол Монгол банкны тэр зээлийн мэдээллийн санд бол хэрэгжихгүй л байгаа л да. Тэр энэ бол хувийн компани хэрэг байсан бол 10 жил болгочоод тэр мэдээлэл Монгол банкнд өгөөд явж явах хэрэгтэй. Зээл тахгүй гэсэн үг бол биш те. Тэгээ одоо тэр чинь нэг одоо харж ихсаалт шиг хэлбэртэй болчиход энэ гэдэг нь шүү дээ тий. Харж ахсаалт ерөөсөй байхгүй шүү дээ. Монгол юм ямар ч юм авсан бүх иргэдийн мэдээлэл байна. Тэр дотор зээлээ цагтаа төлөөгүй гэдэг улсуудыг нь сугалж аваад харж ахсаалт хийцэн юм бол байхгүй. Тийм л ихсаалт байна. Ингэж байгаараа иймэрхүү асуудлууд байгаа. За нэгдүгээрт энэ хэрвээ ийм одоо ард иргэдэд харж ахсаалт шиг ийм муу сэтгэл төрүүлээд байгаа бол дөрөвний миний хэлдэг хувийн хөвшилтэнд шилжүүлээд скоринг гэдэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлээ. Тэгвэл бид нэр засаад явъя л да. Нэг удаа төлөөгүй хоёр дахь удаага төлчихэд ингээд цаал оноо сайжраа явдаг байхгүй. Ингэжээж хүний тухай бүрэн мэдээлэл очиж штэ тий. Тэгэхгүй нэг л орцсон бол байнга одоо татгалзах шалтгаан ч юм уу тий. Ийм болчиход байгаа учраас л наа чинь болохгүй байгаа. Нэг. Хоёрдугаар яг уу сая штэ хаяа ингээд шийдвэр гараад Монгол банкнаас цэвэрлэдэг. Тэр саарж асаад ч устгатай нөгөө ямар хятадын ямар данжаадын пүүсийн үрийн бичиг шатааж байгаа юм шиг болж байгаа. Тэр нь болохоор штэ. Уг нь бол бас нэг юм дээр шудраг байх хэрэгтэй. Та төлөөгүй. Тэгээ бусдаагаа адилхан би хэллээ штэ. Таны төлөөгөөс болоод эрсдлийг төлсөн хүнээс шудраг хүнээс аваад байна. Тэгэхээр өөр дээр ирэхээр одоо би энэ жагсаалтаас гарчмаар байна.
Бусад хүний мэдээлэл бол байж байгаа гэж бодож байгаа л үү. Тэгээс бусад хүн төлдөг бол бүгд бит тэнд орохгүй энэ жагсаалд угаасаа хэрэггүй юм байна. Энэ зээлийн хүү бүгдээр хуваагаад төлчих гэж шинж бодохгүй л байгаа л үү тий. Тэр өөрөө төлөөгүй мэдээллийг бол гаргачмаар байдаг. Бусдын мэдээллийг бол байж байгаа гэж бодож байгаа. Энэ шудраг бас. Тэр манай иргэд бол эхлээд бас тэр шудрагос гэдэг нэг өөрөөсөө эхэлж хэрэгжүүлмээр байгаа. Тий. Нэгэнт би төлөөгүй бол үнэ. Гэхдээ хүнд бол байнга боломж байх хэвээр. Би засварлах боломж байх хэвээр, сайжрах боломж байх хэвээр. Энийг нээж өгөхгүйгээр хүний зөвхөн муу мэдээллийг байлгаад байгаа бол бас нөгөө талдаа асуудалтай байна гэдэг нь үнэ. Тий. Тэгэхээр энэ хоёр юм л анхаармаар. Нээж өгөх гэдэг. Тэр нь айгүй юу вэ тэ? Нөгөө нэг улс төрийн шийдвэр гардаг байхгүй юу? Уу юу? Популист те сонгуулийн өмнө ч юм уу нэг л тий. Одоо нэг юу сая нэг 2 жилийн өмнө бас нэг цэвэрлэгдсэн. Сая төгрөгнөөс доошх юм төлөв хугацаанд төлөөгүй хүмүүсийн жагсаалтыг байхгүй болголоо л гэдэг. Энэ бол нөгөө зээлдүүлэгчдэж хохиролтой нөгөө мэдээлэл одоо энэ айгүй их том тарих одоо тэнд мэдээллийн их сурулж байна шүү дээ. Тэгтэл тэрний ингээл дуртай үедээс ингээл цэвэрлж идэг. Улс төрчөөд байгаа байхгүй. Тэгэхээр хувьдаа гарчвал тэр чинь тийм боломж байхгүй л. Тэнт одоо юу гэдгийг ус засгийн газрын шийдвэрээр хувийн компани мэдээллийг устгах гэж байх чинь тэр илүү шудраг болно. Өөрөөр хэлбэл тэр хэрвээ тэгж устгаад байх юм бол угаасаа энэ зээлийн мэдээллийн тогтолцоо хийхгүй. Тэгвэл болчихвол хэрэгтэй. За яг Монгол банкн дээр байгаа мэдээлэл дээр бол хүмүүс харьцангуй аюулгүй байдал талаасаа найдвартай гэж харах гад ах шүү байна тий. Тэгэхээр одоо нэг хувийн мэдээллийн сан гэхэлэр аюулгүй байдал талаасаа хүмүүс жоохон эргэлзээ үүсэх шинж. Тэгээ Монгол банкны нөгөө тусгай зөвшөөрөл өгөхгүй байгаа шалтгаанд бол бас нэг тиймэрхүү юм санаа яваад идэв. Өөртөө бас тэгж. Тийм аюулгүй байдал чинь хэр хангагдсан юм. Тэгээ энд бол ганцхан юм анхаарах хэрэгтэй. Хамгийн эцсийн дүндээ мэдээллийг үнэн зөв аюулгүй байлгах сэтлэн чухал инсентив гэж ярьдаг. За тэр Монгол банкнд байх уу, хувийн компанид байх уу гэд бодоод үзэхээр ойлгомжтой байна. Хувийн компани хэрвээ мэдээллийг застах худлаа мэдээлэл байдаг юм бол тэрний мэдээллийг хинч худалдаж авахгүй шүү дээ. Тоохгүй, итгэхгүй. Тэгэхээр тэр компани амьд байхын амьдраад цэцэглээд ашиг орлогоо олоод явахын тулд энэ мэдээллийн үнэн зөв аюулгүй байдал бүх анхаарлаа хандуулах. Энэ компани үнэн зөв аюулгүй байдлаас гадна өшөө илүү олон мэдээлэл оруулах, сонирхол, бүрэн бүтэн мэдээлэлтэй болох тийм олон бүтээгдэхүүнтэй болох гэдэг ингээд юм хөгждөг байхгүй тийм юуны салбарт байгаа юм чинь илүү тийм хувийн салбарт байгаа инсентивтэй юм болохоор ашиг орлоготой юм болохоор олон бүтээгдэхүүн. Та 1000 төгрөгөөр ийм мэдээлэл авчвал энэ хүний тухай 5000-аар ийм компани тухай бол жижиг дүнд үйлдвэрийн тухай мэдээлэл явандаа орохвол компани тухай бол бүр нэлээд тийм одоо судалгаа маягийн юм хийж өгч болно гэж юм те тэдэн төгрөгөөр. За тэгээд энэ үн өндөр байхаар зээлийн үнд нөлөөлчихгүй юу гэсэн асуудал явагддаг байхгүй бас. Тэгээд банкны холбоонд байгаагийн хувьд бол хамгийн нэг сайн даалан тэн дээр байгаа. Өөрөөр тэр мэдээллийг хэн худалдаж авах юм гэхээр тэр зээлийн мэдээллийн компаниас банкуд авах нь шүү дээ. Тэгээд банкуд баг өөрийнхөө компаниас өөрснөө авч ийн гэж байгаа. Тэр хамгийн их одоо юу гэдэг хаан банк бол хичнээн зээл өгдөг те жижиг зээл хэдэн зуун мянгаар нөгдөж байгаа байхгүй. Тэр болгонд тэгж их мөнгө төлмөөргүй байдаг. Тэм учраас банкуудын хувьд бол тэр компаниг нэг ашигтай ажиллуулах нь сонирн биш. Тэндээс сайн мэдээлэл авах нь чухал байгаа гэдэг. Тэгэхээр банкуудын инсентив юу гэхээр тэр компани одоо ашиггүй дампуурч болохгүй. Түүнээс ш тэр компани тэнд зээлийн мэдээлэл банкудаа зараад тэнд нэг тийм мөнгөтэй тий юутай нэгж үүсгэх гэдэг ах ямар ч тийм ач холбогдол байхгүй. Тэгээд нэг юм одоо энэний чинь хэрвээ байгуулчвал одоо хамгийн гол давуу тал нь юу зээлийн хөвч нь буурах гэдэг байгаа байхгүй. Банкуудын зардал буурах гэдэг байгаа байхгүй. Банкуд ч одоо нэг хүн одоо 3 газар материал өгч чинь тийм үү? Зээлийн өсөлтөд судлуулах гээд тэр болгонд чинь тэр өөрийн чинь мэдээллийг үзэн, гэр бүлийн чинь хүний мэдээллийг үзэн, судлан тэр эргэн тойрны хамааралтай компани чинь судлан тийм. Ингээд энэ болгон чинь энэ 3 газар хийгдээд байхаар зардалтай байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг зардлаа тэр хүүндээ шингээж байгаа шүү дээ. Энэ хүүгийн чинь буулгах гэдэг юм дундаа бүтэц байгуулад явъя. Зардлыг бууруулын нэг л газраас мэдээлэл худалдаж аваад явъя гэж байгаа хгүй. Тэр чинь тал талд одоо бол зардал гарч байгаа. Тэртээ тэргүй гарч байгаа тэр зардлыг бууруулъя, баг болгоё. Тэгэхээр тэр шимтгэл хурамж нь ердөөл одоо тэр талд гарч байгаа зардлуудаас хамаагүй бага юм байна гэсэн үг байхгүй. Тэгээд эн чинь яваанда зээлийн хүү буурах нэгдүгээрт сайн хүмүүний зээлийн хүүнд буурна. Хоёрдугаарт болохоор угаасаа зээл гаргадаг зардлыг чинь бууруулаад өгөхөр хүүч нь бас дагаад буурах байхгүй. Ийм ач холбогдолтой юм байгаа юм л да. Тодорхой яг хэрвээ яг дундын ийм бүтцтэй олчвол зээлийн хүү ер нь багцаагаар нэг тэгж буурнаа гэсэн юм. За ийм юм байдгийн банкуудын зардлууд бол бараг нэг чуу байгаад байгаа байхгүй. За.
одоо нийт зээлийн зардал зээлийн хүүгийн хүү тогтож байгаа ш нэг хадгаламж дээр чи нэг зардлаа нэмээд тэгээд нэг юу одоо жоохон ашиг энэ төр нэмээд тэгээд л одоо тэр хүү чинь тогтож байгаа шүү дээ. Тэр хүүгийн чинь тэр нэг хувь нь бол зардал байгаа даа. За тэгэхээр тэнд бол зөндөө одоо маркетинг зардал өөр юмны зардал байгаа шүү дээ. Тэр бол тусдаа. Тэр нэг хувь бол тэр чигтээ буурна гэсэн үг биш л дээ. Тодорхойгоор буурна те. Юуны дээрээс нь нөгөө нэг зээлийн эрсдлийн сангийн зардал гэж одоо нөгөө нэг төлдгөө хүмүүсийн чинь зардал гэдэг байхгүй. Тэр чинь бас 1.3 нэг ч үг билүү дээ. Нэг тиймэрхүү зардал байгаа. Тэр бол байхгүй болно гэсэн үг үү? Тэр бүр байхгүй болохгүй л дээ. Багасна гэсэн үг байхгүй. Хүн хин зээлийн төлдгөөг мэдээд эхлэхэр чинь. Тэ энэ тэр хүн нь л өндөр хүүгээ төлдөг. Бусд нь бага хүүгээ төлдөг л бол. Тэр чинь байхгүй болчихно. Тэгээ иргэд биднес чи ер нь бас тийм их том зээл авдаггүй шүү дээ. Одоо хэрэглээний зээл те. Хамгийн том нь баг ипотек үстэй те. Тэн дээр болохоор ерөөсөө тэр зээлийн хүний ялгуурлал те дифференциац гэж ярьдаг. Гаргачих амархан байхгүй. Тийм. Та ерөөсөө амьдралдаа нэг 5 зээл авсан юм, тавуулангийн төлсөн юм байна. Танд манай банкны эрсдэл хамгийн баг хамгийн баг хүүтэй зээлийн өгөө л гэсэн тийм юмнууд л хөрөх гээд байгаа. Ердөө. Энэ дундын бүтэц энэ мэдээлэлээ хүнд яаж зарж байгааг хянж болох уу? Тэр хянах уу? Хянах шүү. Тий, хуулиараа угаасаа тийм эрх үүрэг те Монгол банкнд ч тийм хяналтаа тавьж явах үүрэг нь байж байгаа. Өөрөөр тэр мэдээллийг хүнд өгсөн юм. Ямар зорилгоор өгсөн юм. Бүгд ингээд нөгөө баримтчаад хадгалагдах хэрэгтэй. Тэгээ хизээч дуртай үед Монгол банк орж ирэл за энэ хүнд одоо юу ч гэсэн тийм гинтийн шалгалт хийж болно те. Эсвэл гомдол ирээд за энэ хүний мэдээллийг та нар жишээл өөрийнхөө зөвшөөрөөг багт ч юм уу те. Эсвэл авах эсвэл хүнд өгсөн байна уу гэдэг харна. Тэгээ бүр софтвер програмда тийм юу суулгацсан байх хэрэгтэй байгаа. Чадварын тий функц суулгацсан. Тэр нь автоматар бүртгэгдэн явж байна. Лог мог гэдээ яриул одоо IT төлөв хүмүүс шууд ойлгоно. За итгэхэд бэрх тэр нөгөө субъект талаас асууя. Нөгөө дотор нь ажиллаж байгаа хүмүүс яах юм. Тэр хүмүүсийг жишээлбэл яриад явах үгүйг яаж яриад явж гинөө явахгүй байгаа эсхийг яаж юм бэ? Өө тэр чинь ерөөсөө харин програмаараа шийдэгддэг асуудал байхгүй. Одоо Монгол улсад тэр битгий зөндөө мэдээлэл одоо асуулттай мэдээллийг энд тэнд хадгалж байгаа хамгаалдаг технологи нь байж байгаа хүн орж үзсэн нь тэр цаанаа бүртгэлтэй лог гэдэг юм чинь тийм юм баггүй. Хяналтын нөгөө үндсэн зарчим те санхүүгийн системчил дөрөв нүдний зарчим гэдэг штэ. Нэг юмыг нэг хүн ганцаараа хийж эзэж болохгүй. Заавал одоо өөр хүн оролцож ийж те ирэх нь үүсдэг юм. Тэгээд тэр яг уу мэдээж таны ярьж байгаа нэг зөв юм нь бол ёс зүйтэй хүмүүс байх хэвээр. Тэгээ тэр минийх нь одоо ёс зүйн код муу те тэрийг бол мэдээж нэлийн чанга өндөр түвшинд тавина. Гэлээгээд яг хүний хүчин зүйл бол эрсдэлтэй. Энийг давхар сая ямар захиртай хэлдгээр IT-гээр нь бас ячиж байгаа. Өөрөөр одоо манай банкны салбарынхан бол мэдж байгаа дөө. Тейлер ингээл хүний юм те дансыг бас хаамаагүй хүний дансыг үзэл явж байгаа байсан шүү дээ. Тэгтэл тэрий чи хаачиж байгаа байхгүй. Лог гэдэг юм заавал үлдэнэ. Тий. Та ингээд тэр хүн гуугааг байхад хүний данс ороод үзэж байгаа бол та хэдийгээр тэр банкны ажилтан ч гэсэн шууд одоо баригдана. Баригдвал асуудалд орно гэдэг. Тэрүүнтэй адилхан таны мэдээллийг хэн засварлсан байна. Хэн орж харсан байна. Шаардлагагүй байхад ямар ажилтнууд нь үзээд байгаа юм бэ гэдэг. Ингээд бүгд бол IT-ийнхаа шийдлэр бол байж байгаа. Тэгээд бас иргэд маань ч гэсэн өөрсдөө ер нь бол тэр мэдээллээ нэхэж авах, хянж авах хэрэгтэй. Жилд нэг удаа жишээл хуулиар бол энэ доод хязгаар шүү. Жилд нэг удаа үнэгүй өөрийнхөө мэдээллийг үсчиж болно. Тийм хэрэгтэй. Хоёрдугаарт ямар нэгэн одоо буруу зүрх юм санагдах юм бол шууд хүсэлт гаргаад тэрнийхээ учрыг олуулаад тайлбар авах хэрэгтэй. Тэ? Би энэ зээл аваагүй, юу төлөөгүй гэх нь байтгаа огт аваагүй зээл явж штэ ч гэдэг юм уу. Тийм санагдах юм бол шууд хандаал тэгээд тэд хоногийн дотор танд одоо та ийм зээлийг авсан байна. Эсвэл одоо алдаа гарсан бол бүх алдаагаа тайлбарлаа. Танд тохирол учирсан бол охирлоо нөхөч юм ингээд бүх хариуцлагын тогтолцоо байж байгаа. Ерөнхийдөө бол бид зээлийн мэдээллийн санг илүү боддоор хүн бүрттэй илүү ашигтай хэрэгтэй байдлаар хэрхэн ашиглаж болох вэ? Цаашид бас зээлийн хүүг бууруулахад хүртэл тодорхой хэмжээнд нөлөө
гаргая. Тэ энэ чиглэлээр энэ сангаар дамжуулаад гэдэг сэдвийг бол гэдэг талаар бол ярилцаад ингээд дүгнээд дуусчихин тий. Тэгэхээр дараагийн удаас та бүхэн бүгдд нь хэрэгтэй тий нөлөөтэй ямар сэдв байна тэр талаар ярилцахыг бид тий ярилцаасаа гэж хүсэж байвал та бүхэн бас сэдвээ комент хэсгээр оруулаарай. Тэгээ бид харгалзаж үзэж байгаад хамгийн их санал авсан сэдвийн дагуу ярилцах болно. Баярлалаа. За баярлалаа.